За hi guys. Remember тэгэхээр би та бүхэнд өнөөдөр 28 хоногийн дараа 28 7 хоногийн дараа за мөн 2025 онд гарсан 28 жилийн дараа хэмээх энэ киноны 28 хоногийн дараа хэмээх энэ киног та бүхэнд чадчих нэгээрээ тайлбарлаж хүргэе гэж бодлоо. Тэгэхээр энэ дээр бол ямар нэг спойлер агуулаагүй. За тэгэхээр тухайн кино бол Daniel Francis Boyle хэмээх найруулагчийн бүтээл. За энэ найруулагч маань 1-р анги болон сүүл гарсан 3-р анги дээр нь бас найруулагч хийсэн байгаа. За энэ найруулагч бол Англиас гаралтай найруулагч өөрөө продюсер. За мөн тайз дэлгэцэн болон театрын нэлээд бас нөлөө бүх юм найруулагч байдаг. За энэ киноны найруулагчид бол одоо та бүхний мэдхээр Steve Jobs, Yesterday, The Beach одоо кинонуудыг найруулсан юм найруулагч одоо мэддэг гэсэн үг тийм. Тэгээд тухайн үеийн яг энэ кинолыг зомби гэхээс илүү арай өөр нэг юм төрөл жанрын бас арай нэг юм байж болох үец одоо зүйлийг хүндсэн гэдэг кино гэж онцлогтой кино гэсэн гэж хэлж болно. За тухайн киноны одоо гол дүрт та бүхэн одоо мэддэг Cillian Murphy тийм Brendan Gleeson гэх жүжигчид тоглосон. Cillian Murphy-гийн хувьд таад юм. Big Blinders ч юм уу тийм Inception ч юм уу тийм одоо кинонууд тоглосон юм жүжигчин байдаг. Тэгвэл Brendan Gleeson-ы хувьд бол та бүхэн бол сайн мэдэх баха тийм. Хүн жүжигчин маань одоо Хатан зөрөгдөн Harry Potter, Paddington одоо киноны нь бол дуртай башгүй юм. Олон кинонд тоглосон юм. Мундаг жүжигчин тоглолтгоо. За тухайн киноны хувьд бол за та нар одоо мэдж байгаа ер нь зомбитой кино гэх юм бол миний хувьд бол дандаа нэг юм амьдралгүй ер нь нэг тийм яг юм үхшгүй мөнхийн зомбинууд байдаг шүү дээ. Яваа л тэгээ яваал гэдэг. Гэтэл яг энэ кинон дэр бол арай нэг юм шинжлэх ухаан талаас нь бас нэг тайлбарлах гэж үзүүлэх гэж хичээсэн кино юм уу та гэсэн бодол яг төрүүлгээр үйл явдал гардаг. За тэгээд энэ болохоор ерөөхдөө гол дүрийн дөрвөн дүр болон бусад дүр бол гарч байгаа. Гэхдээ гол дүрийн дөрвөн дүрийн хувьд бол нэлээд бас судалгаатай маш зөв амжилттай дүрүүдийг гаргасан юм бүтээл байдаг. Залуу. За ер нь бол хосууд гардаг бол энэ кинон дэр залуу гарч байгаа. За залуу дэр нэмээд тухайн залуу амьдралд орж ирж байгаа нэг эмэгтэй. За үүнээс гадна нэг аав, нэг охин. За энэ дөрвөн дүр бол ерөөхдөө гардаг. За тэгээд энэ тухайн кинон дэр бол эхлээд шинжлэх ухааны талаас хандж байгаа. Тэгээд хэрвээ яг дэлхийд сүрэх юм бол чи анд нөхөд найз нөхөдтэй болвол хэрхэн яаж амь гарах вэ, яах вэ гэдэг талаар байгаа. Гэхдээ зайлшгүй нөхцөл бас юу хийж болох вэ гэдэг зүйлийг яг бүр амар харсан байна. Хичнээн одоо кинонд ч яана энэ гэдэг нэг зогтож ухтаал унаж мунаал юм болдог бол энэ кинонд маш шийдэмгий ялхмуудтай түс гэсэн сценүүдтэй тухайн одоо гол бүрийн жүжигчид яг бүртээ хэрхэн орж одоо тухайн байдалтай ямар үйлдэлүүдийг самбаачлахтаа хурдан гаргаж байгаа гэх мэтлэн яг энэ бүх зүйлсүүдийг тусгаж харуулсан байдаг. Яг л бодит амьдрал дээр бид нэр ер нь дэлхийд сүрсэн яг ийм үед ингээд бэлцганаадах юм уу, үгүй байх юм уу, яг яаж амьдрах юм, ер нь яавал амьд гарах юм гэдэг талаар. Тэгээд амьд гарахаасаа гадна бид нар ер нь юуны төлөө амьддаг вэ? Амьдралын ер нь бол яг нэг чухал утга учруудын талаар агуулсан ийм гол гайхалтай бүтээл юм талаар гардаг. Тэгээд бүр хамгийн би энэ кинонд бас тийм хүнцэг гарна гэж бодоогүй. Гэтэл энэ дээр бүр дэлхийн хөгжил болоод одоо дэлхийн ирээдүйн талаар санаа зовоосон зүйлсийн талаар гардаг. Тэрөөсөө хамгийн айхтар эсрэг дүрүүдийг бол кинон дэр маш юм уран яруугаар зөв илэрхийлсэн санагддаг. Одоо жишээлбэл тийм мэдээж одоо зомби буюу төрөвчсөн тийм ээ хүмүүс бол мэдээж тайсан. Гэхдээ үүний цаана сэтгэл санааны хувьд тийм эсвэл ерөөдөө яг та одоо юу гэж хэлэх гээд байгаа бол жинхэнэ дайсны бид нар өөрөө өөрсдөө хүмүүс өөрөө өөрсдөө ямар амар дайснууд юу болдог ямар хүмүүс байдаг вэ гэдэг хамгийн номер 1 харуулсан. Тэгээд энийг бүр яг л ерөөсөө яг дэлхийд сүрсний дараа ийм зүйл тохиолдсны дараа хүмүүс ямар зам ааш гаргаад яаж явах вэ? Ямар ажил байх вэ гэдэг уран сайхны аргаар хизээж үүдэх бүр гарсан кино яг энэ кино болсон.